Цагаан сар болохтой холбоотойгоор ахмадууд тэтгэврийн зээл авах нь нэлээд ихссэн гэж байна. Таны хувьд цагаан сар тэмдэглэхдээ яаж тэмдэглэж байна? Хурааж хуримтлуулсан юм байна уу? Тэтгэврийн зээл юу авах вэ? Тэтгэврийн зээлтэй одоо хүүхэн шуухтууд хүмүүст нь бурхан болохоор ингээл тэтгэвэр аваад зээлэл авсараагаад нөгөө хэдэн төгрөгөө идсэн. Тэтгэврээр үнэхээр амьдрах боломжгүй байна. Би яг энэ зах дээр цэвэрлэг мэрлэг хийжсэн болохоор бас арай бас байсан. Гэсэн мөртлөө хөрөлцөхгүй л юм шүү дээ. 560,600 ч дээр үеийн ханшилж шуурна. Хаанач хүрэхгүй. Ялангуяа суур өвчтэй хүмүүс. Тий, ялангуяа суур өвчтэй улсууд амьдрал нь болцоогүй бас амьдрал ахын улсууд тэтгэврийн улсуудыг одоо хилэмгтэлтэй юм биш үү? Цагаан сар хийхэд юу нэ ойролцоогоор хэдэн төгрөг дундаж байгаа? Одоо бол бүр багаараа бартал нэг 3-4 сая бол орох уу. Тэгэл махал гэж одоо ууцны мах чинь 400-аас 700 хоньны мах. Үхрийн мах бол одоо килограмм нь 25,000 заас. Өвчөө 15,000-аар авах чам баг 301 өвчөө авал. Тэгэл шаанц юм ингээл бүх юм авал одоо энэ ард түмэн жилхэцүү юм. Тэгээ ааруул байна. Эзгүй байна, чихэр боовно. Айгу үнэтэй. Ааруул хэд 65,000-аад одоо Монгол хүн одоо бас арай шүү дээ. 45,000, 25,000. Тийм үлээ. Одоо танаа өгшин тооёрын хувьд бол тэтгэврийн зээлтэй юм байна аль хэдийн. Тэгэхээр одоо цагаан сарынхаа мөнгийг яаж болгоё гэж нүүр хүүхдэн тусалж гин үү? Ямар төлөвлөгөөтэй? Манай хүү малчин болохоор нэг мах шиг өгүүлсэн болохоор би яг хүүхдүүд манай хүү мө охин болгочих байх гэж би бодол явчихсан.